За эрчим хүчний яамны мэдээлэл сонсож байна. За эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд бид нар үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхээ нөөцийг зөв хуваарлах хэрэгтэй байна. Өнөөдөр болвол одоо бид нар энэ эрчим хүчний оргил ачааллын үед энэ эрчим хүчийг Оросын албаны улсаас импортлж байгаа. Гэтэл оргил ачааллын бус энгийн үед болвол дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүч нь хэрэглэнээс өндөр байдаг. Энийг бид нар одоо батарей хураагаар одоо хурааж авч байгаа тийм ээ. Энэ улсын хэмжээнд хэдийн хэмжээний батарей хураагаар одоо энэ илүү гарч байгаа эрчим хүчээ хураагаад эд ачааллын үед хэрэглэх боломжоо яаж хэрэгжилж байна? Хэдийн хэмжээний одоо эрчим хүчээ бид нар хурааж хоримтлуулад ер нь хэрэгжилж байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар асуулт нь бол энэ эрчим хүчний тогтвортой байдалд бол сэргээгдэх эрчим хүч бол маш чухал. Сэргээгдэх эрчим хүчээр өнөөдөр амжилттай ажиллаж байгаа 9 компани байна. Энэ 9 компаниудад бол амжилттай ажиллаараа гэдэг компаниуд айл өрхөд энэ цахилгааны төлбөр дээр сэргээгдэх эрчим хүчний нэмэлт төлбөр төлдөг. Тэгэхээр энэ 9 компани дээр нэмэгдүүлээд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа жижиг бичил өөрх айлуудын хэмжээнд бусад эргэн тойрныхаа айл өрхүүдэд энэ эрчим хүчийг нийлүүлэх энэ ямар эрх зүйн орчин байна. Энэ одоо эрчим хүчний сайдын 2020 оны 8 сарын 14-нд 159-р тушаалаар эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам гэж батлагдсан юм байна. Энэ журмын хэрэгжилт өнөөдөр ямар явагдаж байгаа? Хэрвээ бид нар эрчим хүчийг, энэ сэргээгдэх эрчим хүчийг аж ахуй нэгжүүд өөрх айлууд ингэж жижигчдгээр үйлдвэрлээд эргэн тойрондоо тараагаад ингэх юм бол энэ эрчим хүчний тогтвортой байдалд маш их хувь нэмэр оруулна гэж ингэж тооцоолж байгаа. За энэ хоёр асуултан дээр хариулт авъя. За, Чөлсрөн сайд хариулъя. 5 номерын микрофоныг нээг. За, Бонслмаг шинэ асуултанд хариулъя. Тогтвортой эрчим хүч гэдэг ойлголт бид нэр ойлгох хэрэгтэй байна. Нар салхи гэж сэргээгдэх эрчим хүч маань одоо ерөнхийдөө ус Монголд их зөөхөн болчиход байна шүү дээ. Эрдэнэрийн усан цахилгаан станц явж байна. Төсөл нь одоо ингээд яваад явж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцыг хөөцөлдөж байгаа. Оросуудтай бас тодорхой хэмжээний асуудалтай байгаа учраас сэргээгдэхийн тухайд бид нар салхин дээр голлоод ярих юм бол нэг асуудал бий. Нар ороод эсвэл зогсчоор сэргээгдэх эрчим хүч маань эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болчиход байгаа. Тэгэхээр тэр үйлдвэрлэж ясан тэр үйлдвэрлэлийг хааны газар бид нар нөөцлөх шаардлагатай болно. Хуучин одоогоос нэг 10 жилийн өмнө бол Оросын улбаны улсаас бид нар захиалга одоо энэ докторжуулалтаа нөхч авдаг байсан. Оргил ачааллын ачаал нэмэгдэх юм бол тэр сэргээгдэх зогсчоор Оросын улбаны улсаас авах жадлаа нэмэгдүүлдэг ийм тогтолцоотой явсан. Одоо бид нар энэ батарей гэдэг зүйлийг бид нар сүүлийн үед нэлээд нэвтрүүлэх гэж оролдож байна. Яг ашиглалтанд орчихсон байгаа батарей бол сонгон дэд станц дээр 80 мегаваттын хөтөн чадалтай 2.5 цаг одоо гаргах хөтөн чадалтай 200 мегаваттын хөтөн чадалтай батарей станц Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтанд орсон явж байна. Нэг Багнуур дүүрэг дээр нийслэлтийн захиалгаар 50 мегаваттын хөтөн чадалтай 4 цаг сүлжээ нийлүүлэх хөтөн чадалтай 2 дахь батарей явж байгаа. За Завхан аймгийн Алдархан сум дээр байна уу төв дээр нь байгаа. 5 мегаваттын хөтөн чадалтай батарей өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сая би энэ дөрөвчийн гишүүний асуултанд хариулсан. Одоо бол нэг 400 мегаваттын хөтөн чадалтай 4 цагаас доошгүй одоо 4 цагийн хэмжээнд гаргахаар 1600 мегаваттын хөтөн чадалтай батарей станцыг 9.5 центээр барихаар өөрөөсөө сэргээгдэхээс тэр батарейгаа цэнэглээд батарейнаас сүлжээ нийлүүлэх ийм хөрөнгө оруулагчийг ожлоод энэ наадмаас өмнө ашиглалтанд оруулах ийм л тооцоотой явж байгаа юм. Түүнээс үүш тэр тогтворжуулалтын тухай ярих юм бол сэргээгдэх эрчим хүчээр тогтвортой эрчим хүч нийлүүлнэ гэдэг ийм ойлголт байхгүй Бонслмаг шин. Эсвэргээрээ хүндэрнэ. Хэрэглээ маань нийлүүлэлт маань хувьсаад байх тусам системийн тогтвортой байдал их төвөгтэй болж байгаа. Хэрэглээч хувьсаж байгаа, үйлдвэрлэлч хувьсаж байгаа тохиолдолд бол системийг тогтвортой байхын тулд манайх байтугай хөгжингөө орны цахилгаан эрчим хүчний системүүд бол айгүй төвөгтэй байдалд үүссэн. Системийн автоматикийн хөрөнгө оруулалтын шаардлага бол 3-4 дахин нэмэгдэж байгаа ийм л зүйл байгаа юм. Тийм учраас энэ тогтвортой байх тухай Монгол улсад ямар ч эрчим хүчнийг хэрэглэгч зөвшөөрөхгүй байна. Нар орчхоор миний цахилгаан эрчим хүчийг хязгаарлаа. Эсвэл цагт зогсчоор би цахилгаан эрчим хүч хэрэглэхэ болъё гэдэг ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрж байгаа хэрэглэж олдохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эрчим хүчний яамны тухайд бол эхний ээлжинд багч гисэн тогтвортой баг таслаад
тогтвортой эрчим хүчээр хэрэглэгчийг хангах гэдэг бол тэргүүн зээлтийн зорилт байна. Энийг хангасны дараа тэр хөгжлийн тухай дараагийн тухай тэлэлтийн тухай ярина.